Мөнгө өргөлийн Ганбатхүү 8 настай бөгөөд Баянгор аймгийн Номон Дулаан цогцлбор сургуулийн 2 дугаар ангид суралцдаг. 2018 онд ахуйн осолд өртөн баруун нүдээ хүнд гэмтэн энэтхэг улс руу эмчилгээнд явах шаардлагатай болсон талаар манай байгууллад хандсан билээ. Манай компани ажилчид уг хүсэлтийг хүлээн авч хүүд туслах сайн үйлсийн аяныг зохион байгуулж хүүгийн эмчилгээний замын зардалд дэмжлэг үзүүлсэн юм. Намбаг Бацагийн Боён сүрэн гэдэг. Миний хүү Ганбат 7 настай. Номон Дулаан зохицолбор сургуулийн 2-ын Б ангид сурдаг. Миний хүүгийн их дутаа хойб миний хүү зураг дуртай. Зурагтаар кино үздэг хаяа тий. Их төрсөхгүй. Тэгээ миний хүү 2018 оны 2 сарын 10-даар нүд рүү тоглож байгаа нүдээ гэмтээгээд тэгээд 19 оны 12 сард бид нэр хот руу гадаад руу энэтхэг улс руу эмчилгээнд явах шаардлагатай гэж хотод үзүү эмчид эхний алхсан эмч нарт үзүүл хяналтанд байдаг байсан. Тэгээ бид хоёр энэ тэдгэх байгууллагуудаас хандив гуугаад манай ээж аваар Баянгор аймгийн Баян уус сумын харьяа 2 дугаар багийн харьяалаад байдаг. Тэгээ энэ компанид хандив гуугаа манай ээж аваар өргөдөл бичиж өгч энэ компаниас хандив хүсэж энэ компаниудаас хувийн цэцэрлэгүүдээс тэгээ сургуулиудаас тэгээ компаниудаас байгууллагуудаас тусламж гуйсан байгаа. Тэгээ энэ компанид одоо миний хүүгээ энэтхэг улс руу яваад битээр эмчилгээнд яваад ирсэн байгаа. Тэгээ одоогор бол миний хүүгийн биеийн байдал сайн байгаа. Нүднийх нь хараа энэтхэг улсаас хэрэгжилж байгаа бүх юмнууд эмчилгээнүүдийг хэрэглээд харааныхын нүд сайжраа сайн байгаа. Ганбат чинь ямар мөрөдөлт том болоод ямар хүн болох вэ? Цагдаа. Би дөрөв цэсэн. За тэгэхээр манай нар мандал уурхаад хувь хүмүүсээс болон иргэдээс аж ахуйн нэгжүүдээс албан хөсөлтүүд хамтран ажиллах их хөсөлтүүд ирдэг. Тэрний нэг маань мөнгө өргөлийн Ганбатхүү 2019 онд ахуйн осолд өртөн нүдээ зайлшгүй энэтхэг улсад эмчилүүлэх шаардлагатай. Үүн дээр байгууллагынхаа зүгээс хандив цэцэлцээ үзүүлээч гэсэн хүсэлтийг уламжилсны дагуу Улаанбаатар хотын маань 40 гаруй ажилтнууд мөн тухайн үед уурхай ээлжинд ажиллаж байсан ажилтнууд маань бид хоорондоо ярилцаад одоо ажилчдаасаа сайн дурын сайн үйлсийн аяныг зохион байгуулсан байгаа. Энэхүү сайн үйлсийн аяны хүрээнд суларсан хандив тусламжийг Ганбатхүүдээ эмчилгээнийхэн зардалд нь хандив болгож өгсөн. Ганбатхүү маань Баянгор аймгийн Номон Дулаан цогцлбор сургуулийн 2 дугаар ангид суралцсан юм байна. Хичээл сурлагандаа маш сайн, маш одоо хөдөлгөөнтэй гэж ангийн багш нь хэлсэн. Одоо тэгээд ах ич нарын зүгээс Ганбаттаа сурлагын өндөр амжилтыг хүсье. Ганбатхүүдээ сурлагын өндөр амжилт хүсэж Эрдмийн их аяндаа шандаж ирээдүйн гэрлэгээтэй байхыг хүсье.